Монголын сэтгүүлчдийн эвлэл 2013 оны хэвлэл мэдээллийн салбарын шилдэгээр UBS телевизийг нэрлэлээ. Шинэ оны мэнд хүргэе. Малчны хот их хурлын танхим, эгэл жирийн иргэд, галт умир, гавьяатай үйлсгээд энэ нийгмийн ирээн бараан бүхнийг үзэгч, сонсогч, уншигчдад түмэн өнгөөр хүргэдэг хэвлэл мэдээллийн салбарын нэгэн дор цуглжээ. Ирэх оны 3 дугаар сард сэтгүүл зүйн салбар 2 дахь 100 жилийнхээ босгыг алхана. Холыг харж зөвийг дээдэлдэг бизнесийн эрүүл зөв орчинтой иргэдийн мэдэх, амьдрах, өмчлөх эрхээр нь баталгаажуулсан ийм сэтгүүл зүйг бид бий болгох ёстойг хэлж байна. Өөрсдөө нийгэмдээ үлгэр жишээ болон хэвлэл мэдээллийн сэтгүүлчид маань эхлэе. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе гэсэн ийм зорилгын үднэс бид ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ маань цаашид бас одоо хөвшил болж түгээсээ соёл болж дэлгэрээсэ гэж хүсэж байна. 14 онд бид нар 90 сэтгүүл зүгээ мэрэгжлийн болох тал руу сэтгүүл зүйн нэр хүндээ нэмэх талдаа илүү төлөв анхаарна. Монголын сэтгүүл зүйн салбарын шилдэгүүдийг энэ жил 2 багц номинацаар шалгаруулсан байна. 2013 оны сонины топ 5 шилдэг сэтгүүлч, телевизийн шилдэг 5 сэтгүүлч, радиогийн, сэтгүүлийн, мөн мэдээллийн сайтын, орон нутгийн гэсэн номинацид шилдэг сэтгүүлчид шалгарч байгаамаа. Сэтгүүлчийн сэтгэл гарган уралсан бүтээлд олгож байгаа хамгийн нэр хүндтэй шагналаа гэдгийг тодтогон хэлмээр байна. 100 жил болж байгаа сэтгүүл зүйн хувьд бид нар бас манай шинэ Монгол радиогийн хамт олон тодорхой амжилттай оролцлоо. Өөрсдийнхөө хамгийн гол нь уран бүтээлээрээ бид нар бас чанаржуулах, сонсогчтой маш одоо сайхан нэвтрүүлгүүд хүргэх ийм зорилттой ажилласан юм аа. Энийг минь бас үнэлж энэ хүнтэй шагнал болгосонд баяртай байна. 2013 оны хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагын шилдэг сонин төрөлд өнөөдөр 100-ны мэдээ, өдрийн сонины хамт олон шалгарсан бол шилдэг мэдээллийн сайт төрөлд News Цэгмэн, Go Цэгмэн, Залуу Цэг.com, Монцомын агентлагийн мэдээллийн сайтууд, шилдэг телевизийн төрөлд Bloomberg, Eagle, Монгол HD, TV5, ETV телевизийн хамт олон шалгарлаа. Сэтгүүл зүйн салбарын хувьд бол сайт өөрөө зураг дуусна гэж байхгүй, зай хүрэлцээг дутагдана илүүднэ гэж байхгүй, сонингийн багтаамж бүх юм сайн байдаг болохоор сайтын сэтгүүлчийн даваа тал тэр л юм уу да. За Go-ийн 2007 онд анх зах зээлд нэвтэрсэн байгаа. 2007 оны 6 сард. Одоо манайх нийт ажилчны тоо 30 орчим байгаа. Бидний ерөөсөө өөрсдөө ялгарх юм бол бүх одоо сэтгүүл зүйн бас оюуны өмчүүдийг бол оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр олон нийтэд хүргэх тийм давуу талтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Түүхэн 100 жилийн оны шилдэгүүд ийхүү тодорсон бол 2013 оны шилдгийн шилдгээр шалгарч оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын Гран При шагналын эзнээр UBS телевизийн уран бүтээлч хамт олон шалгарч байна. 21 жилийн түүхээ тэрлэж Монголын хэвлэл мэдээлэл телевизийн салбарт олон анхдагчийн эзэн нь байсаар ирсэн UBS телевиз бүтээл, санаа, шийдэл энэхүү шагнал очиж байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тэр дундаа үндэсний брэнд контентуудыг хэвлэл мэдээллийн салбартаа нутагшуулж, урын сангаа цаг ямагт шилдэг санаа, шинэ бүтээлээр баяжуулж байдагт онцгойлон талархаж, шилдгийн шилдэгүүдээс шигшин байж энэ шагналыг олгосон юм а. UBS телевиз оны шилдэг телевизээр өнгөрсөн он жилүүдэд 5 удаа шалгарч ирсэн. Энэ удаа шагналын дээд шагнал болох Гран При шагналыг анх удаа хүртлээ. Ингээд бидэнд UBS телевизийн хамт олонд итгэл найдвар хүлээлгсэн нийт Монголынхаа сэтгүүлчд баярснаа илэрхийлье. UBS телевизийг байнга үзэж, байнга биднийг дэмжиж урам хайрлж ирсэн үзэгчтэй баярлж байна. Тэгээ энэ шагналыг би одоо бушуухан UBS телевизийн залуучуудад хүргэж өгөх сэтгэл догдлоод яарч байна. Манай өнөөдрийн амжилтыг зохион бүтээлдсэн UBS телевизийн уран бүтээл хариуцсан дэд захирал Баяр ах нь энд байж байна. UBS телевизийн техник эрхэлсэн дэд захирал Нямдуу ах нь байж байна, тийм ээ. Санхүү маркетингийн захирал Мантхаа байж байна. Энэ олон хүмүүс дороо 200 гаруй хүмүүс нийлээд өнөөдрийн UBS 1-р сувг, UBS Global телевиз, UBS Music телевиз, TV Zone сэтгүүлгээд маш олон хэвлэл мэдээллийн салбаруудыг авч явж байдаг учраас хамт олондоо л баярлж байна. Манай хамт олон бид нар захирлууд нь жоохон ийм хижээл насны байгаа болохоос хамт олон бол маш залуучууд. Тэгэхээр энэ залуучуудын маань шагнал гэж бодож байна. Тэгэхээр манай UBS телевиз шиг өөрснийхөө үндэсний бүтээгдэхүүн брэнд контентыг үйлдвэрлэж байгаа телевиз Монголд байхгүй гэж би энэ салбарт 30 жил ажилласны хувьд бол чангаас чанга дотроос хашгир шилж чаднаа гэж бодож байна. Монголын сэтгүүлчдийн эвлэл 2013 оны хэвлэл мэдээллийн салбарын шилдэгээр UBS телевизийг нэрлэлээ.
шинэ оны мэнд хүргэе. Телевизийн салбарын анхны өглөө хөтөлбөр, анхны улаан ангид кино, анхны төсөл буюу ертөнц дахны шилдэг дуунуудыг дуулуулдаг Universe Best Songs, авиас бэлэгтнүүдийг чиглүүлэгч луужин болсон To Be or Not To Be, их дэлхийгээ хайрлах ногоон ирээдүй төсөл, зөв өөрчлөлт буюу хөгжлийг уриалдаг дэлхийн хот төсөл, студ 4, цаа юу кофе юу ярилцлагын нэвтрүүлэг, энэ бүх бүтээлүүд хэвлэл мэдээлэл соёлын салбартаа анхдагч нь байж Монгол агуулга болж чадсныг ч мэрэгжил нэгтнүүд маань хүлээн зөвшөөрч байгаамаа. UBS телевиз, UBS Global, UBS Music 3 сувгийн 200 гаруй уран бүтээлчийн хамтын хүч үзэгч танд бүтээл болон хүрч байдаг үлээ. Ёс зүйтэй сэтгүүл зүй, Монгол ухаан, дэлхийн соёлыг танд хүргэх мэрэгжлийн баг. Энэ бол UBS-чүүдийн эрхэм зорилго. Монголын сэтгүүлчдийн эвлэл 2013 оны хэвлэл мэдээллийн салбарын шилдэгээр UBS телевизийг нэрлэлээ. Шинэ оны мэнд хүргэе.